Гайлын хяналт бүртгэлийн ухаалаг гарц систем. Гайлын хяналт бүртгэлийн ухаалаг гарц систем нь Монгол улсын хөлийн бомб болон гайлын хяналтын бүсээр нэвтэрч байгаа автомашины мэдээллийг гайлын байгууллагын системд автоматар бүртгэн авах хоног төхөөрөмж болон програм хангамжийн хосолсон үйл ажиллагаа бүхий цогц систем юм. Тээврийн хэрэгсэл нь гайлын хяналт бүртгэлийн ухаалаг гарцаар дараах байдлаар нэвтрэн өнгөрнө. Тээврийн хэрэгсэл нь байрлуулсан замын хөдөлгөөний тэмдэглэгээнд заасан хурдтайгаар ухаалаг гарцын хаалтад дөхөж ирэхэд машин мэдрэгч мэдэрснээр ухаалаг систем ажиллаж эхэлнэ. Ухаалаг гарцын RFID уншигч болон дугаар таних камерын тусламжтайгаар тээврийн хэрэгслийн RFID таг болон улсын дугаарын мэдээллийг цуглуулan авч систем рүү илгээнэ. Гайлын системээс зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл байгаа тохиолдолд орох хаалт онгойж хөдөлгөөнийг үргэлжлүүлэх ногоон гэрэл асна. Тээврийн хэрэгсэл жин дээр байрлалаа зөв эзэлсэнийг нийл улаан туяаны мэдрэгчээр хянаж, жолоочид чанга эрэгчийн тусламжтайгаар мэдээлэлнэ. Ухаалаг гарцын хаалт өнгөрч, тээврийн хэрэгсэл ухаалаг гарцын жин дээр зөв байрлалд бүрэн орж, тогтворцсны дараа тээврийн хэрэгслийг жинлэнэ. Зөв байрлал эзэлсэн тээврийн хэрэгслийн жингийн мэдээллийг татан авч систем рүү илгээнэ. Тээврийн хэрэгслийг жинлэж дууссаны дараа гарах хаалт нээгдэж, ухаалаг гарцаас гарахыг зөвшөөрсөн ногоон гэрэл дохио асна. Мөн тухайн автомашинд чиглэл болон мэдээллийн LED дэлгэцийн тусламжтайгаар харуулна. Гарах талд байрлах машин мэдрэгчээр тээврийн хэрэгсэл гарч өнгөрснөөр тухайн автожингийн ухаалаг гарцын систем нь дахин машин оруулахад бэлэн болно. Ухаалаг гарцын хяналт удирдлагын их хавтан түүн дээр суусан програм хангамж ашиглан ухаалаг гарцын дээрх бүх үйл явцыг хүрэн удирдана. Автомашины жинтэй ухаалаг гарцаар нэг автомашин нэвтрэн гарах хугацаа нь дунджаар 1 минут 30 секундээс 2 минут. Автомашины жингүй ухаалаг гарцаар 15-аас 20 секунд байна. Ухаалаг гарцаар тээврийн хэрэгсэл нэвтрэх шаардлага. Тухайн тээврийн хэрэгсэл нь ухаалаг гарцаар нэвтрэхээс өмнө гайлын системд хандан гайлын хяналтын бүсээр нэвтрэх хүсэлт илгээсэн байна. Илгээсэн хүсэлт нь гайлын системд бүртгэгдэн баталгаажсан байна. Ухаалаг гарцын хяналт удирдлагын системийн техник хангамж нь дараах төхөөрөмжөөс хүрдэнэ. Ухаалаг гарцын их хавтан. Ухаалаг гарцын тоног төхөөрөмжийн бүхий л ажиллагааг удирдана. Автомат хаалт. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахад хэрэглэнэ. RFID. Бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн RFID тагийн мэдээллийг танин систем рүү илгээнэ. Дугаар таних камер. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг танин систем рүү илгээнэ. Тээврийн хэрэгслийг мэдрэгч. Гарцаар нэвтэрч буй тээврийн хэрэгслийг мэдэрч дохио илгээнэ. Гэрлэн дохио. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулахад ашиглана. Мэдээллийн LED дэлгэц. Тээврийн хэрэгслийн жолоочид чиглэл заах мэдээллийг дүрсээр мэдээлнэ. Чанга яригч. Автомашины жин дээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн жолоочид дууд зааварчилгааг өгнө. Нийл улаан туяаны мэдрэгч. Автомашины жин дээр тээврийн хэрэгсэл байрлалаа зөв эзэлсэнийг мэдэрнэ. Удирдлагын хайрцаг. Ухаалаг гарцын тоног төхөөрөмжийн ерөнхий удирдлагын хэсгүүд байрлана. Манай компани нь ухаалаг гарц системийг замын үд бомб, гашуун сухайд бомб, шивээ хүрэн бомбтуудад тус амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Хэмжил зүйн салбарын тэргүүлэгч компани Measurement. Бид бүгдийг хэмжинэ.